Монгол Ардын Хувьсгалт намын 2 дугаар их чуулган энэ оны 2 дугаар сард болно. Тус чуулганыг огтон 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн Монгол Ардын Хувьсгалт намын төмтөөс санаачлан иргэд олон түмэнд тус тэмд болсон ажлыг зохион байгуулсаар байна. Ховд аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын төмтөөс сайн үйлсийн аян өрнүүлж өвлийн энэ хүүтэнд байнга гадаа ажил үйлчлэгээ эрхэлдэг зарим хүмүүст халуун арцаар үйлчилсэн юм. Монгол Ардын Хувьсгалт намын их чуулган болж байгаатай холбогдуулан аймаг нийслэл дүүрэгт Монгол Ардын Хувьсгалт намын төмтөөс сайн үйлсийн аяныг өрнүүлээд байна. За тэгэхээр Ховд аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын төмтөөс одоо гадаа энэ хүүтэнд одоо ажил үйлчилгээ эрхэлж байгаа цагдаа болон захын худалдаа эрхлэгчид, хотогчлтын үйлчилгээний ажилчдад халуун арцаар одоо үйлчилсэн юм а. За агуу зүйл ингэнээс эхэлдэ гэдэг. Тэгвэл Монгол Ардын Хувьсгалт намын төмтөөс эдгээр хүмүүст халуун арцаар үйлчилснээр энэ хүүтэнд одоо ажиллаа эрхэлж байгаа энэ цаг үед бас сэтгэлийн дэм болж байгааг хэлж байна. Баярлж байна. Одоо ингээ арц авчирж өгж байгаад баярлж байна. Бид нарт тэр хаяа нэг л ийм арц ирдэг. Тэгээд би их баярлж байна. Одоо өөр юу энэ өвлийн хүүтэнд даарж явахад нэг арц өгж байна. Их өстой баярлж байна. Хэдэн жил та ажиллаж байгаа вэ? 20 гаруй жил ажиллаж байна. Улсад 30 жил ажиллаж байна. Энэ сайн үйлс аяны энэ юунд энийхэн дэх баярлж байна. Яг одоо сайн нэг эмчгээ хийлгээд тэгээд одоо ингээ гараа явж таарлаа. Тэгээд одоо энэ аяхан дэх баярлж байна. Халуун арц уулаа. Энэ цагаан эдэж одоо нас сайн чанарын одоо хоол хүнс болдог. Тэгээд одоо нүтийг баярлж байна. Та нарт баярлж байна. Баярлж байна. Бид нарт энэ хүүтэн газар ажиллаж байгаад бид нарт халуун арцаар үйлчилсэн та бүхэнд баярлж байна. Нэг удаа дулаатаа. Ховд аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын төмтөөс зохион байгуулж буй энэхүү сайн үйлсийн аянд эдэр 9 хүүтэнд аймгийнхаа иргэдийн цэвэр аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө халуун хүүтнийг ажрахгүй цаг наргүй ажилдаг хотогчлтын үйлчилгээний ажилтнууд, ажил үүргээ гүйцэтгэж байгаа замын цагдаагийн албан хаагчид, баруун бүсийн төв захын задгаа талбайд хуваарай бизнес эрхлэгчид хамрагдлаа. Амьдрахын эрхээр даарч хөрхөө үйл ажрын өөрсдийн эрүүл мэндэд золиослон зогсож байгаа эдгээр хүмүүст нэг удаач болов нэг цаг мөчтөж болов халуун дулаан элчинээр сэтгэлийн дэмэг өгөх үүднээс халуун арцаар үйлчлэхээр шийдвэрлсэн байна. Хотогчлын хүмүүс болохоо гадна гудамж талбайд бол одоо хог талбай цэвэрлэн хүүтэн нойтон одоо өдөр шөнөхгүй мөн цагдаагийнхан байна. Дээрээс нь бол бас өдөр шөн хүүтэн нойтон өгөхгүй замын одоо энэ хүүтэн одоо цастаа мөстэй ийм талбайдаар зогсоод хүүтэнд үйл ажиллагаа явуулдаг. Дээрээс нь бас эрүүл мэндээр тодорхой хэмжээнд бас энэ хүмүүс хохирдог. Тэгээ энэ хүмүүс нэг өдөр ч гэсэн бас нэг цагт ч гэсэн нэг аяга хүлээн бас амсуулч хийсэн тийм үднээс л ийм үйл ажиллагаа зохион байгуулж байна. Өглөөний нартаа уралдан үдшийн бүрийн хүртэл ажилдаг эдгээр хүмүүст энэ өвлийн хүүтэнд Монгол Ардын Хувьсгалт намын төмтөөс халуун арцаар үйлчлэхийн зэрэгцээ Монгол Ардын Хувьсгалт намын бодлого үйл ажиллагаа өнөөгийн нийгэм улс төр эдийн засгийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр тусган гаргасан үнний элч сонныг гардуулан өглөө. Ховд аймгийн иргэдийн төлөөлөл болсон худалдаа эрхлэгчид, замын цагдаа нар, хотогчлтын ажилчид ард иргэдийнхээ сайн сайхан амьдрал, ирээдүй хойч үе улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө шудраг үнний дуу хоолой болж манан бүлэглэлийн эсрэг дуу хоолойгоо гарган ажиллаж байгаа Монгол Ардын Хувьсгалт намын гишүүдэд, эмжигчдэд ажлын амжилт хүссэн юм а.